Энэхүү энэтхэг Монголын олон зуун жилийн түүхт гүн бот шашин соёлын харилцааны үндсэн дээр үндэслэж Монголын ард түмэнд бэлгэлсэн Орхон багшийн төгсгөөрлөлийн чанд хүрсэн ариун дагшин орон бодгояд энэхүү газар дээр Монгол сум маань сүндэрлэн бүтэж өнөөдрийн энэхүү өлзий учрал бүрдсэн өдөр хотлолон маань хурамчуулж энэхүү сумын 18 хөргөж нээлтийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болоод байна. За энэхүү дээдийн номын үйл ажиллагаанд дээрхэн гинтэн 14 дугаар талаавч орилон саатаж 18 шин шиг хөргөгдөдгөө Монгол орноос Монголын бурхан шинжний төв гандагчлан хийдийн лам хооргоод мөн бусад сум хийдүүдийн лам хооргоод сүртэн олны төлөөллүүд өргөн олноор хүрэлцсэн гэж энэ дээдийн номын үйл ажиллагаанд оролцох нэ. 34 дахь удаагийн цаг цагаан өрдмийн авшиг айлдах энэ үйл явцад тохиолдуулан Батцаан дугнаа нээж байгаа энэ үйл ажиллагаанаас ТV телевизийн уран бүтээлчид бид та бүхэндээ энэхүү нээлтийн үйл ажиллагаагаас бэлтгэсэн мэсрэг нэвтрүүлгийн өргөн барьж байна. Таалан сэрэх. Монгол хоёр үндэстэн олон зуун магадгүй 1000 гаруй жилийн түүхэн барилгатай ард түмэн билээ. Өнөөдөр гандан хийдийн хамлам чойжамс тэргүүтэй монголчуудын урилгаар Орхон багшийн энэхүү ариун дагшин газар монголчууд та бүхний хүч хөдөлмөрөөр сүндэрлэн бүтсэн Монгол сумын нээлтэнд оролцож байгааг миний бие маш их баяртай байна. Би Монгол оронд хэдэнтэй зочилж байсан. Манай хоёр үндэстэнд Орхны шинтэн төдийгүй өөр олон ижил төстэй зүйлс сөөнгүй байдаг юм шиг харагддаг. Эрт дээр үеэс газар нутаг ор зэрэгэлдээ оршиж байсан учраас харилцсан авсан соёлын нөлөөлөл байдаг болов уу гэж боддог. Орхны шин Монгол оронд төвдөөс төрөөл дэлгэрсэн ч гэх төв бас байдаг юм аа. 3 дугаар далааламын үеэс манай хоёр улсын харилцаа шашин номын гүн бот барилдлагаар зузаарч Содном жамс ламд монголчуудаас далаалам хэмээх алдар хайрлсан байлээ. Энэ үеэс эхлээд миний түрүүчийн дөрүүд болоод миний бие далаалам хэмээх хүндтэй алдраар дуудуулах болсон юм аа. Энэ мэтчлэн төвд Монголын ард түмэн бусдаас онцгой шашин соёлын гүн бот харилцаатай байдагт миний бие туйлын баяртай байдаг. Юуны өмнө Монголын ард түмэн сүсгтэн олондоо энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлж байна. Бурхны дагшин газар бодгояад Монгол сум зохицлон байгуулагдаж нээлттэй хийж энэ нээлтийн ажиллагаанд оролцсон туйлын их баяртай байна. За энэ анх түүхийг ярих юм бол 2001 оны 1 сарын 1-нд Монголын ерөнхийлөгч Багундгойтой хамт төрийн айлчлал хийсэн. Тэгээд энэ дөрвөн дэрж энэ газрын хийдийн шавыг тавих ёслол. Тэгээд оролцсон энэ бас их түүхэн их ач холбогдолтой их сайхан дурсамжтай ийм аялал болсон. Ер нь анх бол 7 хоногийн өмнө манай Чой хамбага та битэр энэ ерөнхийлөгчийн айлчлалд явах юм хэрэг гарлаа гэж надад хэлсэн. Намайг паспортаа манай нарийн бичгээр өгчөөрэй гэж
Тэгээд би пассвортаа өгчөөд 3-4 хоног хүлээсэн. Тэгээ юу болох юм мэдэхгүй. Би тэгээ 27 онд багсан санаж байна. Тэгээ хамбатаар ирсэн чинь одоо бидний явах ажил одоо хэвээрээ нөө юу болсон бэ гэдээ асуусан чинь за ингээ яг явахаар болсон. За чи сайн юм садаа мандгүй чи хурдхан шиг одоо юм хүмүүс бэлдээд 1 сарын 1-ний 6 цаг гэхэд хожигдлгүй ирээрээ гэж хэлсэн. Тэгээд би одоо өглөө 5 хагасын үед онгоц буудал дараа хүрээд иртэл хамт маань байдгүй. Яасан гэсэн 4 цагт одоо бас биеийн ягаад чөлөөрөхөд төсний хагалгаанд орцоо. Одоо таныг одоо энэ ажлыг гүйцэтгээрэй гэж ийм захиас ирсэн. Ингээд би одоо юугаач мэдэхгүй юмтан онгоцсон суусан. Онгоцсон сууж орж ирээд одоо би юу хийхээ хөтөлбөртөө одоо танилцаад отгоо дараагаас асуусан ийм юм хөтөлбөр байх юм байна гэдгийг мэдээд тэгээд одоо урд одоо энтгэгд ирсэн. Энтгэгд ирээд элчин сайдын яамнаар эртэл энэ лавг дэмчиг лусан дорж гээд 2 оюутан аралдаад ингээд одоо би тэр ерөнхийлөгчийн тамгын газрын усуудаа ирээд одоо ингээд хамт маань байхгүй би одоо юм хийхээ явахгүй энэ 2 хүүхдийг одоо орчуулагчаас аваад одоо нэс болох уу гэж ийм зөвшөөрөл аваад иржсэн. Тэгээд анх ирэхэд нэг хэдэн тойпо тавьсан элэс шороо тэр багжнуу тавьчихсан байсан. Ингээд хартал тулгай газар байсан. Тэгээд бид тэр одоо ерөнхийлөгч ирэх гээд нэг нөхдөд одоо яах вэ гэсэн тэнд нэг цааны газар харагдаж байна. Тэгээд би лавг дэмжигтэй хэлээ. Чи одоо хэл өстой хүн байгүйгээд нэг сандал ширээ олоод ирээч ядаж гэсэн 2 сандал нэг ширээ олж авчихсан. Тэр нь бол ерөөсө хэцүү юм байсан да. Тэгэнгүүт нь би одоо өөрөөсөө хадаг гаргаад хадгаар бүтээж ягаад тэгээд яг өөрөө авчирсан одоо тэрний арц хүж юмнуудаа угуулад сангаа тавиад тэгээд манай одоо ерөнхийлөгч тэр маань морилж ирсэн. Тэгээд ёслол төгөлдөр одоо сайхан болж дадлага авч ийм үйл ажиллагаа одоо болж ирсэн. Тэрнээс хойш 16 жилийн дараа дахиад ирэхэд энэ сүм маань баригдсан. Энийхэн 18 уншаад энэ 18-нд одоо бас Берхингийн далай багш маань оролцож 18 өргөж Монголын одоо маш олон сүсгтэн одоо ирж маш олон хийдийн хамб лам одоо ерөөсөө сүсгтэн болон маш олон ирж өргөн дэлгэр сайхан ийм одоо үйл ажиллагаа болж өнгөрлөө. Тэгээд энд орсондоо баяртай байна. Мөн одоо бас энэ тэр хугацаанд Балбын хаантай очиж тэр Бурхан багшийн төрсөн газар Лүмбийн цалд одоо бас хийдийн шав тавьж байсан маань. Тэр мэн одоо түргэн болох болтугай гэж би одоо залбирж байна. Мөн сүсгтэн олон Жандгийн эзэн, Өглөгийн эзэн энэ улсуудыг одоо энэ хийд барих ажил гэдэг чинь их буянтай юм байна шүү. Энэ дөрвөн оролцоорой гэж бас энэ далмыг ташилдуулаад уриалж байгаа юм. Ингээд одоо Монголынхаа ард түмэнд урт удаан насалж их буйны цагийг хурааж сайн сайхан байхыг одоо энэ газраас одоо ерөөж байна да. Дөрөв он 12 сард хамгийн анх одоо энд тэмдэглэж ирээд хэрмэн хашаага барьчихад тэгээд 2005 онд буцсан. Тэгээд 2006 оны 3 сард одоо инженер од суран лам цэндэж нараа хамт ирж сүмээ ажлыг 6 сараас эхэлсэн. За тэгээд одоо ерөнхийдөө ээлжийн групп тэмдэглэж ирээд 2012 онд ерөнхийдөө бүрэн дуусгаад буцсан юм аа. За энэ хугацаанд бол одоо энэ сүмийн үйл ажиллагаанд элчин сайдын яамны зүгээс их тусдсан болж исэн. Дээрээс нь бол одоо манай бодгоё дага нэргэн тойрон улс улсын буддист сүм хийдүүд болон ялангуяа одоо энэ төвдийн сүм хийдүүдтэй нэгт нарийн холбоотой ажиллаж эднэрээс туршлага зөвлөгөө авч ингэж ажилласан. Монголын зөвсгтэн олон зарим нэг пүүс компани улсууд бол одоо ингээд шаардлагатай хөрөнгийг одоо бас гандын хийдэд манай
чөжим самбар дамжуулж одоо ингэж нийлүүлж байсан. За дээрээс нь нэг дутхгүй Непал цугаа өргөмжт консул бол энэ дугны дээгүүр одоо байгаа ганжаар жанцангаас хоол бодгороос энэ металл чимэглэлүүдийг бас өргөсөн байгаа юм. Сая энэ нээлт хийхэд манай гандын хийдийн захиргаанаас одоо нөрөх хөдөлмөр хүч хөрөнгө зардал гаргаж богино хугацаанд одоо өдөр шөнөгүй ажиллаж байж бид одоо сүүлийн 2 сар дээрээс нь шууд онцорсон гандангийн бүрэлдэхүүн бол өдөр шөнөгүй ажиллаж байж энэ ажлыг одоо хамжаалаа. Энэ сүм хийдэг боцоход нийт оролцсон лам хуураг мэрэгжилтнүүд энэ хийдийг одоо ингээ анх зургийн зурж байсан архитекторууд, инженерүүд, лам нар сүсгтэн олон өглөн эзэд бүгдээрэнд нь баярлсан талхснаа илэрхийлж байна. Энэ сайхан буян одоо учрал өрөөл бүрдсэн энэ тгийн Бихар мужийн Бодгоё хотоос одоо Даваа багшийнхаа дүүнхрийн манд оролцож байгаадаа түүлийн их баяртай байна. Гандан лаврандаа бид хэд өргөө цагаан гэрээ Хөсгөл аймгийн тгээс өргөж гандан лавран хийдэн маань одоо далаа багшид айлтгсанд одоо туулын их одоо баярлаж одоо бүх монголчуудаа өсгөлчүүдтэй энэ сайхан номын их хуралдаагаас мэндийг дамжуулж байна. Эрх үзэгч таныг энэтхэг улсад зочлон саатаж 17 дугаар жарны алтан жилго тэмэх гал дахиад жилийн үйлс бүхнэн даатсан. Дээрхэн гигэнтэн дадабашин айлдур хүртэн дарн салаахотдох хүрээ хийдүүдэд эргэл мөргөл аврал даатгал үйлдэх. Эли хотдох агшир дамуран барилга энтхэг хаалга агра хотдох алдарт тажма хаалузах дурсамж дүүрэн аялалд өрж байна. Ариуслын зууч будадаа. Бурхан шашны гайхамшиг итгэлт хамбин лагшинд бараалхах аялал. Та хамбин хүрээнд зочлон итгэлт хамбин өргөнд хамбламда бараалхан. Гүн ухааны цогчин ногоон дархийн сахиусны жанрайсгийн дүн хорин дугнуудад мөргөлхийн ногоон дархийн хүслийн чулуунд хүслэн даатхан аштын заяаган төгшлөж. Улаан утоттой танилцах хамбламын адистатар шан хүртэх ариуслын аяллаар ариуслын зууч буддаа тур. Евротур. Эрхэм үзэгч таныг Францын нийслэл Парис хотод зочлон алдарт Эйфелийн цамхгийн оройгоос Францын нийслэлийг толдон харж Сиана мөрний дагуу усан аялал хийж хоттой танилцсан Дарихийн сүм, Зүрхэн сүмийг харан өрний сонголог цуглуулга Луврын музейд зочлон алдарт Жокондог нүдээр үзэх Швейцарын Женев хот дахь усан ориглоор дэлхийд ганцхан цэцгэн цаг нэгдсэн үндэсний байгууллагын байр Италийн Милан хот дахь эртний түүхтэд чогчин дуган Ромын эртний байгууламжууд үзэл сонирхон Венец хотод усан аялал хийн өрнийн Европтой танилцах гайхамшигт аялал өрж байна. Буддаа тур 1000 сонсохоор нэг үз. За сайн сайхан юу вэ? Сонинтой хөө. Аав ээжигээ баярлуулах сайхан боломж гарлаа. Хөш юу сайн юм бэ? Далаа багшд майлдсан юм байна. Тэрний Будда төрийнхэн зохион байгуулдаг гинэ. Хоёулаа хөгжүүлээ явуулах уу? Тэгээ бүртгэл нийтээс эхэллээ. Эхэлчих. Хөш чидгүүд надад усныхын намрыг өгч би одоох яриадах юм. За 70 14 67 64 99 10 37 64. Уурдуудаа баяр дуулгаад уянан нэрнэ. Саяхан одоо жишээ нь энтгэхт бол Дөнгөрийн ван гэдэг далаа багш маань саяхан ном айлтлаа. Энэ үед одоо олон ч монгол хүн очлоо. Энэ үеэр бас энтгэхт тэр Бодгоёд монгол улсад олгосон тэр газар дээр баригдсан сүмийн нээлт сайхан өргөн дэлгэр боллоо. Та ч өөрөө одоо морилж очиж албаасаар одоо нэг ажил хийсэн. Энэ талаар бас одоо үзэгч олондоо бас нэг мэдээлэл хүргэх нь зүйтэй боллоо. Их сайхан өргөн дэлгэр боллоо шүү дээ. Тийм монголчууд коммунизмдээс учраас одоо юу гадаад сүм барих мандтай байсан л да. Өөрснөөгөө яая гэж яасан. Тийм учраас 1990 оны энэ ард жил бол их сайхан эрхчлээ авчирсан бэлэг тэмдэгдээ. Тэгээд одоо дэлхийн бүх шашинтай орнууд тэргээр зогсохгүй сүүлийн үед дэлгэрч байгаа бас одоо Европын орнууд хүртэл тэнд сүм барьсан л да. Тийм байл. Бид жоохон хоцорсон. Гэхдээ бол 3 давхар сайхан сүм барьлаа. За энэ бол Монгол улсын үеийн ерөнхийлөгчтэй холбогдсон очротгон үед одоо энтгэхт ажиллаж байхдаа тэр тухай ярьж байсан. Дараагаар нь бол энэ хоёр Багвандын үед очиж шав тавьж байсан. Тэгээ газар авсан. Энквирийн үед бас очиж шав тавиад тэгээд одоо газрыг баталгаажуулах Монголд олох талын энэ ажлыг хийж байсан.
Тэгээд одоо манай энэ одоо байж байгаа ерөнхийлөгч бол дэмжиж тэнд одоо сүм байгуулах ажил дээр бол асар их дэмжиж байсан. Тэгээ үе үеийн ерөнхийлөгч нарынхаа дэмжлэгээр тэр одоо газрыг авч тэгээд анхлын шавд тавьж яасан саяхан санагдаж байна. Тэгтээ олон жил болжээ. Тэгээд энэ тэгч бол их сүрхий хууль хэрэгждэг газар. Тэгээд улсын газар дээр байх айлууд бууцсан байсан. Тэр айлуудын одоо Монгол улсын ерөнхий сайд нар ирэхэд бол одоо тэр Монголын газрын өгцсөн газрын одоо чөлөөлж өгөөгээд ингээд трактортай улсууд ирсэн тэр улсуудыг ажтайхан олдуулаад байсан савын зөөж барьж өгөөд тэгээд ингээд тэр улсууд нь их л дургүй байсан тэр энэ их улсууд. Тэгээд ерөөсөө улсын хууль бол ингэж хэрэгжиж тийм аа. Тэгжээс одоо яана гэд биднүүд өгүүлэхэд тэгээд сайхан юу трактор орч ирээд газрын тэгшлээд яг манай газрын за энэ дээр бариарай гэж. Тэгэл тэр өдрөөс эхэлж л биднүүд алтан учир гэдэг ламыг томлоод тэгэл суу хорон байрч байхгүй энэ тхийн занзаачлэгч мэдэхгүй тэгэл алтан учир ламыгаа одоо намжираад цэцэнгийн салбар байж байгаа тэр баржиданд байгаа тэр байшин нэг өрөө авч өгч бид тэр очиод өдрийн сайхан хоолн дээр сайхан сүйтэй цаан дээр таараад их бэлэгдэмбэлтэй юм бол Монголын сүм их айтайхан босох нэ гэж данзан гэж тэдний өдөрчөөс олсоо биднүүдийг зоригжуулж тэгээ би данзангаа далтачраагаа захиж өгөөд за энэ хүнийг ингээд сайхан та харж асраа одоо ингээд энэ тхийн одоо харьцаа албан ёсны харьцаа эднүүдийг мэдэхгүй шүү манай энэ хүн тийм учраас сайн хэлж өгөөрэй та тэгээд албаны улсууд нь сайн захиж хэлж өгөөд тэгээд хоёулаа Батнаа орж тэр албан зөвшөөрөл авах ажлыг анхлаа эхэлж байсан. Тэр санаанд бууж байна. Тэгэл ингээд энэ бол Монголын төр 200 гаруй сая төгрөг өгсөн тэрнийг одоо авч анхлаа эхэлж. Тэгээд дараагийн үед бол их том компаниуд 10 саяар өргөлөргсөн, сүсгтнүүд өргсөн, саяар өргсөн. Энэ өргөлийн үр дүнд тэгээ гандаа хэд одоо мөнгө төгрөг гаргасан. Гэнэ 700 бараг миллиард төгрөгөөр одоо сүүлчийн хайгааны бэл бараг тийм батнуудтай миллиард төгрөгөөр уран давхар сайхан догн бослоо. Тэгээд энэ сүсгтнүүдийн авч гэдэг бол их байдаг. Тэр одоо ор дээр тэгэл тэр орсон тавир мебелүүдийг дандаа даржтанд очиж ном сүнчээд сухтаа 1000 гарна 2-3 гарна ингээд өгөөд тэгээд тэр орнуудын одоо ингээд сайхан ор дэвсгэр тэр тавилгамуудын тавиад тэгээд тэр жандагласан улсууд тэрэн дээр манай сүм дээр байж ном сүнчээндээ сууж ингэж л одоо олон жилийн үр дүнд энэ сайхан сүм бослоо та. Тэгээ сая бол 1200-аад сүсгтэн 700 орчим лам батсан. Сүмийн нээлт бол асар том болсон. Тэгээ сүмийн нээлт бол зүгээр дүйцэнгүүд болохоос сүмийн нээлт бол ийм асар том олон хүнтэй ингэж болж байгаагүй гэж Дарждангийн сүмийнхэн тэр оргин тойрны улсууд бол их магтаж монголчууд бол их сүсгтэй ардсан байна. Сайхан боллоо гэж ингэж ялээ. Тэгээ энэ дээр бол одоо манай сүсгтнүүдийн төлөөллүүд тэгээ лам хуургуудын төлөөлөл бас одоо Төнхрийн бан айлдаж талаа багшиг бас залсан. Ингээд бол сүмийнхаа нээлтийг сайхан хийж төгөлдөр боллоо. Тэгээ үйл ажиллагаанд нь оруулсан өдөр тутам одоо цогцон хурлаа хардаг. Тэгээ бид бол одоо шашинтай хүмүүсүүд сүтлэгтэй, бишрэлтэй тийм учраас бол Дарждан бас Монголын төлөө Бурхан багшийн номоо номлосон тэр ариун дагшин газар дэлхийн бүх хүмүүсүүдийн горил өсөл очиж мөрөхийн төгс болж байдаг. Тэр газарт Монголын төлөө ном уншдаг, Монгол сүм хэд гарсан их баяртай байгаа. Тэгээ сүсгтэн олон маань ингээд одоо зочилж тэндээ Бурханы ариун дагшин газаруудаар яг өөрийнхөө сүм дээр одоо байрлуулдаг болох. Ирээдүйдээ бид бас нэг 100 гаруй хүний тийм зочдлууд барьж явах гэсэн санаатай. Тэрэндээ намнараа байрлуулна. Тэгээд сүсгтэн олноо тэнд суугаад ингээд явдаг. Ийм нэг байшин барих санаатай. Тэгээд тэр одоо өргөсгөөд ажил хийж байгаа ийм юм. Тэгээд Бурхан багшийн мэндэлсэн Люмбини гэдэг газар одоо сүмээ эхэл тавих санаатай байна. Тэнд бол олон жилийн өмнө 80 метрийн их сайхан газар өгсөн. Вьетнамын сүмийн урд талд хажууд Ламасабагийн нэг сүм байдаг. Задлын хаттын сүм байдаг. Ингээд эргэн тойронд гадаадын одоо орон орны сүмнүүд ингээд бассан. Энд бол Монголын жаахан газар өгсөн. Тэн дээрээ бас байшин барах санаатай. Ингээд арчил гэдэг бол шашинд бас эрхчлөгийг нь олгосон, нээж өгсөн. Ийм сайхан юм болж дээ гэж ингэж баясаж ингээд одоо бодож яваа да.
Бурхан багшийн төгсгөөрсөн номын хүрднийг эргүүлсэн хатуужил эдэлсэн ариун лагшин орон буюу Бодгая Махабади сурах тэргүүтэн энэ их очир цорон гэдэг газар Монголын ард түмний сөсөг хүчрэл хичээл шамдлын үрээр Бат цагаан хэмээх нэрт Монгол сүм инхүү хутагтын орноо ялангуяа очир цорон хэмээх газар сүндэрлж байгаа энэ сайхан үйл явдал тохиож байна. За бидний энэ Монгол сүмийн
арамнаа өргөх ёслол хүндэтгэл нээлт хийх үйл ажиллагаанд дээрхийн гигантын 14-р далаа багш маань заларч Монгол сүмийн маань арамнаа тэргүүтнээ өргөж монголчууд нийт лам хуургууд сүсгтэн олонд айлдар сургаалаа тусгаалan айлтгсан ийм сайхан үйл явдал болж байна. За мөн дээр нь Монголын бурхан шашинтны гандан тагчлан хийдээс 2005 оноос тэргүүтэн хичээл шамдлага гаргаж зохион байгуулж энэ бүтээн байгуулалтыг үйлдсэний үрд энэ ийхүү одоо бат цагаан дугуй маань сүндэрлэн босож дэлхийн замбатын хүн төрөлхтний сөсөг ишрэлийн мэгэрлэг хангах нэгэн одоо орон болж номын дуу ийхүү одоо бас мөн дуурсагж байгаа сайхан үйл явдал болж байна. Энэ үйл ажиллагаанд Монголын бурхан шашинтны гандан тагчлан хийдээс гандан тагчлан хийдийн тэргүүн хамлам гавж Дэмбэрлийн чойжомцтон гандан тагчлан хийдийн даалам бямжуу гандан тагчлан хийдийн шанзад ариун жаргал гандан тагчлан хийдийн хурлын лавн лам авдын гэрэл гандан тагчлан хийдийн их унзад хавгсөрөн за мөн одоо гандан тагчлан хийдийн татсан сургуулиудын гисгүү ловонгууд мөн дээр нь одоо гандан тагчлан хийдийн захиргааны албан ажилтан гадаад харилцааны ажилтан тэргүүтэн бүгдээр хуран суулж дэлхийн одоо хүн төрөлхтний энэ эргэл мөргөлийн орон болсон газар Монгол сүм нээж хурал номын шиг ялангуяа бурхны шашин өөдөөдөө дэлгэрхийн одоо ерөөлийг тавьж ийхүү одоо номын дууд орсгосон ийм үйл явдал боллоо. За мөн одоо Монголын бурхан шашинтны гандан тагчлан хийдээс ийхүү бат цагаан дугнаа нээхийн зэрэгцээ Монголын олон сүсгтэн олон лам хуургууд дээрхийн гигантын 14-р далаа багшийн 34 дахь удаагийн дөнгөрийн ванд сууж мөн дээр нь одоо бодисодын хөдөлд орох үе бяцлаглалын дунд зэрэгэмж тэргүүтэн номыг сонсохоор хүрэлцэн ирсэн. Монголын ард түмэн сүсгтэн олон та бүхэн хутгтын орондоо эргэл мөргөл хийхээр зорчихдоо мөн одоо яг Монгол сүмдээ зочилж бяцлаглал бүтээлэн хийж буйнаа сайхан хурааж дээр нь бол гандан тагчлан хийдийн лам хуургууд энд цаг үргэлжид мөнхийн хуралтаагаар үе үеийн богдуудын дэглэсэн цогчин их хурлыг өглөөбөр хураж зөвсгөн олныхон төлөө цаг үргэлжид залбирж байх болно гэдгийг үүнд дуртахад таатай байна. За энэхүү Монгол түмний олон жилийн хүсэл мөрөөдөл биелэж ариун дагшин хутагт жагрын орны энэхүү дорждон хэмээх сайхан газар Монгол сүм маань сүндэрлэн буцаж өнөөдөр энэ сүмийн аравнаа шүншигийг оршоож дээрхэн гинтэн тэргүүтэн экстэц морилон саатаж өргөн дэлгэр сайхан зангуул үлдлээ. За энэ цагаас эхлээд Монгол лам хургууд маань нэг ариун дагшин өргөнөө их болсон 600 хамаг амтны тусын тулд ялангуяа тусгаал Монголын ард түмнийхэн сайн сайхны төлөө дээдийн номын аль дүүрэн одоо айлдан өрн одоо айлдах юм сайхан одоо боломж олцоо нэгдэж байгаад бид хөнгөн баяртай байна. Ингээд та бүхэндээ энэхүү сүмийн нээлтийн үйл ажиллагаанаас бэлдсэн нэвтрүүлгийг төлөвлөлөө. Эрх үзэгч таныг энэ их улсад зочлон саатаж 17 дугаар жарны алтан жилго тэмээх гал дахиад жилийн үйл сүхнэн даатсан. Дээрхэн гигантын далай башин айлдвар хүртэн дарн салаахтдох хүрээ хийдүүдэд эргэл мөргөл аврал даатгал үйлдэх. Эли хотодох агшир дамуран барилга энтх хаалга агра хотодох алдарт тажма хаалузах дурсамж дүүрэн аялалд өрж байна. Ариуслын зууч будадаа. Бурхан шашны гайхамшиг итгэлт хамбин лагшинд бараалхах аялал та хамбин хүрээнд зочлон итгэлт хамбин өргөнд хамбламда бараалхан гүн ухааны цогчин ногоон дархийн сахиусны жанрайсгийн дүн хорин дугнуудад мөргөлхийн ногоон дархийн хүслийн чулуунд хүслэн даатхан аштын заяаган төгшлөж
улаан утгатай танилцах хамбаламын адистэд аршан хүртэх ариуслын аяллаар ариуслын зууч буддаа тур. Евротур. Эрхэм үзэгч таныг Францын нийслэл Парис хотод зочлон алдарт Эйфелийн цамхгийн оройгоос Францын нийслэлийг толдон харж Сиана мөрний дагуу усан аялал хийж хоттой танилцсан Дарихийн сүм, зүрхэн сүмийг харан өрний сонголыг цуглуулах Луврын музейд зочлон алдарт Жокондог нүдээр үзэх Швейцарын Женев хот дахь усан ориглоор дэлхийд ганцхан цэцгэн цаг нэгдсэн үндэсний байгууллагын байр Италийн Милан хот дахь эртний түүхтэд чогчин дуган Ромын эртний байгууламжууд үзэл сонирхон Венец хотод усан аялал хийн өрнийн Европтой танилцах гайхамшигт аялал өрж байна. Буддаа тур 1000 сонсохоор нэг үз. За сайн сайхан юу вэ? Сонинтой хөө. Аав ээжигээ баярлуулах сайхан боломж гарлаа. Үгүй юу сайн юм бэ? Далаа багшд майлдд юм байна. Тэрний Буддаа туурын зохион байгуулдаг гинэ. Хоёулаа хөгчүүлээ явуулах уу? Тэгээ бүртгэл нийтээс эхэллээ. Эхэлчих. Хөгччихэд надад усных намрын өгч би одоо яриадах юм. За 70 14 67 64 99 10 37 64. Уурдуудаа баяр дуулгаад буйн нь нэрнэ.